Кирүү гэж байгаа. Энэ канрио буюу юмыг бүрэн дуусгах үед хэрэглэгдэг N3 дүрэн байгаа. За утгыг харах юм бол эийг бүрэн гүйцэд хийх, бүрэн дуусгах тийм ээ. Үйлдэлийг бүрэн гүйцэд хийх, дотоод хүчээр хийж дуусгах. Ямар нэгэн зүйлийг бүрэн ашиглаж хэрэглэх, дуусгах гэсэн утга орно гэж байна. За үйлдэлийг бүрэн гүйцэтгэх гэж байгаа. За зэмбүү асүр. Саяо моде асүр гэхээр бүгд хийн. Тэгээд сайго моде асүрхэ бүр дуустал нь лаг хийн гэсэн утгаар гарч ирж байгаа гэсэн. За канжи нь болохоор канжи нь ямар ханз байдаг вэ гэвэл киру буюу одоо юмыг тасдах гэсэн энэ ханз энэ киримас гэдэг энэ ханзыг хэрэглэдэг байх нэ энэ дүрмд. Киримасын ханз нь энэ киругийн ханз нь. За энэ ч гэсэн дошигийн мас кей масын навчи хаянгуудаа киру ч юм уу киранай тэ үүдлэг бүрэн гүйцэтгэх. За эсвэл кирэрүү кирэнай буюу нэгэж чадахгүй дийлэхгүй бүрэн хийж чадахгүй гэсэн нэг иймэрхүү үгнүүдийг ашигладаг байх нэ. За хэдүүл эребүнийг харах юм бол хитори дэва номи yomi кирэнай ходоно хонга ару гэхээр хитори дэва гэхээр ганцаараа yomi кирэнай гэхээр yomimас гэдэг чинь одоо унших гэсэн үг шүү дээ тийм ээ. Yomimас-ийн масын авч хямгуутай yomi болоо тэгээ кирэнай залгаж байгаа. Кирэнай буюу уншиж дуусгаж чадахгүй тий уншиж дуусгаж чадахгүй үгүйсгсэн байж та най гэдэг үгүйс уншиж дуусгаж чадахгүй тийм их ходо тийм их одоо но хонгаар гэхээр тийм их одоо ном байна. Чадхааргүй их ном байна уншиж дуусгаж чадхааргүй их ном байна гэж орчиж байгаа. За дараа нь харъя. Карева чикарага даши китте шиайни катта гэхээр карева тэр залуу тийм ээ тэр чикарао даши китте гэхээр бүх хүчээ шавхаад тийм бүр ингээд хүчээ бүр гаргаж дуусгаад гэсэн үг байхгүй юу? Хүчээ гаргаж дуусгаад одоо яг монголчлоор хэлэх юм бол бүх хүчээ шавхаад шиайни катта гэхээр тэмцээнд ялсан гэсэн. Тэмцээнд ялсан гэсэн. За үрийг хэрэг гэж бас байдаг штэ манайхан мэдж байгаа бол тий үрийг хэрэгэд дууссан гэсэн үг байдаг штэ бүх дарагдаад дууссан гэсэн утгатай байдаг тий айгу дэлгүүрээр дээр харагддаг тийм ээ за энэ чинь нөгөө тэр дүрмж байхгүй үрийн мас гэдэг масыг авч янгууд үрийг тэгээд хэрэг гэхээр бүгд одоо зарагдаад дууссан гэж байх гэсэн. За хэдүүл ирээбүнийх юм бол хошигката шоухийн ва үрийг хэрэг дэш та гэхээр хошигката шоухийн буюу хүсэж байсан бараа маань үрийг хэрэг дэш та гэхээр зарагдаад дуусчихсан. Бүрэн зарагдаад дуусчихсан гэсэн утгаатай орж иж байгаа гэсэн. Дараагийнх нь үрийг хэрээрүү буюу энэ доши буюу үрийг хэрээрүү гэдэг нь болохоор доши, үрийг хэрэг гэдэг нь болохоор мэши байх нь штэ тийм ээ. За түлхэрээ бүн хармал сумимаса коно шоухийн ва үрийг хэрээдэ шимаймашта. Буюу уучлаарай коно шоухийн ва энэ бараа нь үрийг хэрээдэ шимаймашта гэхээр бүрэн зарагдчихсан гэж орчуулдаг.